Ардчилсан намын цахим бүртгэл Таванбогд Нуура компани эрт илрүүлэх хэмнэлгийн үйлчилгээний систем зогтуулан аппликейшн нь иргэдийн хувийн мэдээлэлээ хамгаалуулах эрхийг зөрчсөн болохыг Хүний эрхийн үндэсний комиссаас мэдээллээ. Цахим шилжилт, хэмнэл оюунд суурилсан үйлчилгээ аппликейшн цахим бүртгэлийн хэрэглээ нэмэгдэхийн хэрээр иргэдийн хувийн мэдээллийг хуульд нийцүүлэн аюулгүй байдлын шаардлагад нийцүүлж боловсруулах асуудал улам бүр чухал болж байна. Улаанбаатар хотын хөгжлийн корпорац компани Digital Infosec компаниар 2025 оны 11-р сарын 6-ны өдөр байгуулсан гэрээний дагуу хөгжүүлсэн хотуулаа аппликейшны талаар комисс 2026 оны 1-р сарын 19-ны өдөр мэдээллээр бүртгэх шалгах ажиллагааг эхлүүлсэн байна. За комиссийн шаардлагад тусгагдсан гол зөрчил нь хотуулаа аппликейшны хэрэглэгчийг бүртгэх, танин баталгаажуулах горим нь хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглахад баримтлах зарчмуудыг хангаагүй гэсэн дүгнэлт гарчээ. Эдгээр нөхцөл байдлыг арилгах, эсвэл арилгаж эрсдлээс бүрэн урьдчилан сэргийлсэн болохыг Хүний эрхийн үндэсний комиссд нотлох хүртэл хотуулаа аппликейшнийг ашиглахыг зогсоох. Хоёрдугаарт нь хотуулаа аппликейшнаар үзүүлж буй төрийн үйлчилгээг хүндрэлж хэрэгдэлгүй хүлээн авах бусад боломжийг бүрдүүлж хэрэгжүүлэхийг нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаас Хүний эрхийн үндэсний комиссийн гишүүний хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд шаардсан шаардлага хэрэгжүүлэх 30 хоногийн хугацаа өгсөн байгаа. Таванбогд Нуура компаниас хэрэглэгчдэд үйлчилж байгаа эрт илрүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээний системээр Монгол Улсын нутаг дэвсгэрт 2023 оны 9-р сарын 15-ны өдрөөс 2026 оны 2-р сарын 4-ний өдөр хүртэл 40,144 хүнд үйлчилгээ үзүүлсэн байна. За комиссийн хяналт шалгалтаар эмнэлгийн тусламж үйлчилгээний систем нь хүний эмзэг мэдээлэл, эрүүл мэндийн онцлогооны дүн, биометрик өгөгдлийг байнга цуглуулж боловсруулж байдаг өндөр эрсдэлтэй технологи бөгөөд хүний эрхийн өндөр эрсдэлтэй болохыг тогтоосон байна. Ажилтнуудын мэдээлэл алдагдсны улмаас захим зарлалд өртсөн болон хувийн мэдээллийг бол энэ захим хэлбэрээр ашиглаж санхүүгийн зөрчил гаргасан юм тохиолдлууд байгаа. За энэ тохиолдол дээр бол нэр бүхий компани хүний нөөцийн ажилтнаас мэдээлэл алдагдаж тухайн хүмүүсийн ажилтнуудын дансаар банкны санхүүгийн байгууллагуудаас болон банкнаас зээл авсан ийм зөрчил бол илэрж гарсан байгаа. Иймээс цаашид гомдол мэдээллийг шийдвэрлэх, хяналт шалгалт явуулах, зөвлөмж шаардлагын хэрэгжилтийг хангуулах чиглэлээр шат дараатай арга хэмжээ авна гэлээ.